За асуулт холбоотой хэлсэн хэлье. За аймгийн бас гэдэг аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэцүүл ажиллагаа хийж байгаа өөрчлөлт санхүүжилтийн механизмыг болгож нэрийг ойлгосон байна. Тэгэхээр аймгийн нэгдсэн эмнэлэг маань давлгаа шатлалын эмнэлэг төрөлцсөн нарийн мэргэжлийн услуун үзүүлэх тусмаа авдаг санхүүжилтийн нэмэгдэж тэр хэмжээгээр эмчтрийн авдаг цалин төлөв, бааштай хөрөмжийн шинжилэл, орчин нөхцөлөөр сайжруулж ажиллахын боломжтой байгаа. Одоогийн байдлаар нэгдсэн эмнэлэгт хэрэгжүүлж болохоор эмч мэргэжлүүд нь бэлтгэгдсэн ийм ажил байна да. Юу гэхээр тоног хөрөмж, бааштай хөрөмжөөр хангаад өгчвөл хийх мэт үйлчлэл байл юм байна. Жишээлбэл холбооны дургийн онцлогын эмчилгээний асуудал. Одоо сайн нэг одоогийн дуран орж ирсэн, дуран ирээд дурангүй байсан. Тэгээд нэг дурангаар өвчтөн дурамдаад дахиад тэр дурангаа 20-30 минут угааж ариутдаг. Тэгэхээр гурван ээлжийн дурамтай байх юм бол тэр эмч сольгч тасралтгүйгээр тэр үйл ажиллагааг явуулаад авах боломжтой. Тэгэхээр өдөр 10 хүн биш 30-40 хүн дурамдах боломжтой. Яагаад гэвэл одоогийн хорт өндөр улааны хорт усайг өндөр байгаа учраас эрчимтэй маш чухал. За тэгээд одоогийн урагцыг авах өргөсөн судсыг боох хаалгануудыг манай хоёр эмчүүд хийж чадж байгаа. Энэ багж аваад өгчих юм бол урагдлын шатлал явуулахгүй эндэж боломжтой. За бидний бодлын хаалгаар сургагдсан эмч сүлж хоёулаа. Өөрөөсөө зөвхөн эмгийн дурангийн эмчилгээний асуудлаар бас эмч бэлтгэгдсэн байж байна. Төрөөр өвчхөн хоргоо гэдэг дурангаар мэдсгийг өрн боломжтой. Хэмжээ мэндийн дурангийн хаалганы багш хоёрын шинжлэх шаардлагатай хийгдэж байгаа одоо олгоо хаалгаа ихтэй дурангаар бол өөр өсөлттэй нээж хэвийн нээж хаалгаа гэх юм бол хямд өсөлттэй даатгаас хэмжлэх жишээлүүд ийм зөрүүтэй байгаа. За хөрвчийн сослын боожнууд хөрөм шаардлагатай байна. Чих хамруулан хаалгааны боожнууд хөрөм шаардлагатай нэмжлэг сургагдсан. За жишээлбэл CRM гэдэг аппарат байх юм бол боожнууд хөрөм байх юм бол үе сод хаалгыг манай хоромттой хийх боломжтой хоёр юм бэлтгэгдсэн байж байна. Гişмэтчингээр одоо урагдлын шатлал явж хийлгдэг хуучин урагдлын шатлал буюу одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн услуун авахар хотод явж хийлгдэг энэ эмчилгээ үйлчлэгээ бол орон нутгийн үзүүлэх боловсон хүчний нөөц нь бол бүрдсэн байна. Тийм учраас энэ манай хурдан хэлэлцэл өдөржинд энэ асуудал дээр анхаарал аймгийн нэгдсэн эмнэлгийн энэ онцлогоо багш хөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дээр 22 онд онцгой анхаарал өгөөч гэдэг юм. Көсөлтийг тавьж байна.